ишлэг унших юм бол энэ дээр Искариотын Юдас гэдэг нэгэн залууг нь туулж байна. Энэ залуугийн амьдрал энэ залуугийн одоо төгсгөл нь ямар байсан бэ шүү дээ. Тэгээ бидний бүгдээрээ мэдж байгаачлан Искариотын Юдас бол Есүсийг 3 жил агсан турш ажиллаа хийхэд түүнтэй хамт байсан 12 дагалдагч нарын нэг байна. Яг бусад дагалдагч нартай адилхан Искариотын Юдас Есүс дуудлагыг аваад сонгогдоод 3 жил агсан турш түүнтэй хамт үйлчилсэн бусад дагалдагч нартай яг адилхан тийм одоо дагалдагч байна. Тэр бусад дагалдагч нарын үйлдэж байсан гайхамшиг тийм ээ бүх зүйлийг хамт хийсэн. Тэд нар ардан дараагаар хамт явж исэн, хотуудаар ороход хамт явж ил байсан. Бусдад баптизм өртөж авах, тэр бас бусдад баптизм өртөжсэн. Дагалдагч нар бусдын төлөө залбираад эдгэж аваад тэр мөн л тэр ажлыг хийжсэн. Бүх зүйл Юдасын гараар явж исэн байна. Харин яагаад Юдасын төгсгөл ийм байх болов гэж байна? Хүмүүс энэ дээр маш их гайхдаг. Яагаад Юдас Есүсийн 12 дагалдагч шиг байсан гэнэ төгсгөл нь ийм болчихоо гэж. Бид нар Библиэрээс үзэх юм бол Библиэр янз бүрийн замнуудын тухай гардаг зам. Бидний нүдэнд харагдахад сайхан мэт тийм замууд олон байдаг ч эцэстээ төгсгөл нь одоо үхэл рүү хөтлөдөг зам байдаг гэж хэлсэн. Мөн нөгөө талаа бидний нүдэнд үнэхээр хүн мэт харагдах тийм зам байдаг боловч эцэстээ амир хөтлөдөг бас зам байдаг гэж хэлсэн. Гэтэл Юдасыг харах юм бол яг бидэнтэй адилхан тэр хүн зам харлаж байгаа юм нэ. Төгсгөл нь амь биш, харин төгсгөл нь үхэл байсан. Яг хүмүүс асуудаг энэ юу болж байгаа юм тийм ээ? Юдас яагаад ийм зүйл хийх болов? Тэгээ бид нар бодохдоо ер нь Монгол хүмүүс бидний шийдвэр өгөх зэрэг миний амьдрал бол Бурхны бидэнд өгсөн тэр зургийн дагуу явж байна гэж хэлдэг. Тийм ээ? Харин Библи бидэнд тэгж хэлээгүй. Бурхан бидэнд аль хэдийн зураад өртсөн зураг тэр дагуу бид нар амьдарч байгаа гэж бид нар ерөөсөө баггүй. Харин Библиэр юу гэж байдаг? Хүн бол энэ дэлхий дээр байгаа бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай гэдгийг хэлж байна. Тэрнээс хүмүүсийн амьдрал миний заагдсан, миний зурсан тэр зургаар амьдрах болоо гэж хэлдэг байна. Хүмүүсийн амьдрал, бидний амьдрал бидний сонголтоор байдаг. Таны хийсэн сонголт, бидний хийсэн сонголтоор бидний амьдрал шийдэгдэн явдаг гэсэн. Эцэстээ хүмүүс буруу сонголт хийснийхаа дараа сэтгэлээр унаад хүнд хэцүү байдал байх үедээ юу хийдэг вэ гэхээр зэрэг би Бурхны зааж өгсөн, Бурхны зурсан тэр зургийн дагуу явж байгаа гэж хэлдэг. Үгүй тийм биш. Библи хизээч энэ тухай бидэнд хэлээгүй. Харин бид өөрсдийнхөө хийсэн сонголтын үр дүн амсан амьдарч байгаа гэсэн. Амен. Өнөөдөр та юу гэсэн үг вэ? Өөрийнхөө хийсэн сонголтынхаа үр дүнд амьдарч байгаа гэсэн. Тэгээ өнөөдрийн онцлог библи ишлэгийг аваад үзэх юм бол зөвхөн Юдасын тухай гэж байна. Юдас ямар хүн байсан гэж. Бүгдөө тэгвэл Юдасын амьдралаар дамжлаа бүгдөө 3 зүйлийг үзсэн. Юдасын хувьд Юдасыг хамгийн ийм хүнд байдалд оруулсан тэр мөн чанар гэж байна. Тухайн хүний мөн чанар. Тэ? Энэ ямар мөн чанартай хүн байсан бэ гэхээр зэрэг Юдасыг Библиэр хэлэхдээ тэр ямар хүн байсан бэ? Шунхаа хүн байсан гэсэн. Шунхаа байсан. Бид нар Египтээс гарсан 20 дугаар бүлгийг үзэх юм бол Египтээс гарсан намын 20 дугаар бүлгийн 17 дугаар эшлэлийг хамт нэгээд үзцгээе. За Египтээс гарсан 20 дугаар бүлэг дээр Бурхны бидэнд өгсөн 10 хуулийг тухай гарч байгаа. Тийм Израильчуудад өгсөн 10 хууль. Тэр 10 хуулийн 4 хууль нь Бурхан эзэнтэй холбоотой хууль. Үлдсэн 6 хууль нь хүмүүсийн хоорондын харилцааны тухай гарч байгаа. Тэгэхээр энэ 6 хуулийн эхнийх нь юу гэж гарч байгаа гэхээр зэрэг эцэг хүндэл гэж хэлж байгаа. Эцэг хүндэл тэгвэл чинь дэлхий дээр урт наслах болно гэсэн. Энэ 6 хуулийн хамгийн ихнийх нь эцэгтэй холбоотой хууль. Тэгээд энэ хууль нь ганцаараа амлалттай. Энэ амлалт нь юу юм бэ? Чи энэ дэлхий дээр урт наслах болно гэсэн байна. Эцгийн хүндэлтэй хүмүүс. Тэгсэн чинь энэ хуулийн хамгийн сүүлийн хууль болох 17 дугаар ишлэлээр юу хэлсэн бэ гэхээр зэрэг Египтээс гарсан намын 20 дугаар бүлгийн за унших өдөр ураа. Чи хөршийнхөө гэр оронд бүү шунхаа. Чи хөршийнхөө ихнэр болон түүний зарц, түүний шивчин, түүний өхөр, түүний ивцэг, хөршийнхөө юундаш бүү шунхаа гэсэн. Тэр бүү шунхаа гэж хэлдэг. Бусад ишлүүдийг үзэх юм бол юу гэж хэлсэн вэ гэхээр чи бүү хүн буугаар, чи бүү завхаар, чи бүү хулгаар гэж хэлсэн байна. Чи бүү худлаг ирчил. Гэсэн хэрнээ одоо яг энэ ишлэлээр үзэх юм бол
шунхаарлын тухай хэлэхдээ юу хэлсэн бэ? Чи бүү шунхаар гэж хэлэхдээ юу хэлсэн бэ? Хөршихөн гэр орон бүү шунхаар, тэдний үхрэн бүү шунхаар, эгжин бүү шунхаар, эхнэр болон нөхөртөн бүү шунхаар, тэдгээрийн юунд ч бүү шунхаар гэж хэлсэн. Шунхаартай холбоотой хуучин дээр юу хэлсэн бохно? Маш олон зүйлийг гаргаж ирээд хэлж байгаа шүү дээ, тийм? Хөрш гэдэг чинь хин гэж. Бидний ойлгож байгаагаар бидний хөрш гэдэг бол манай хажуудлын айл гэж үздэг. Харин Библи бидэнд хэлж байгаа зүйл нь хөрш гэдэг бол таны хажуудлын айл байгаа зогсохгүй, таны найсар, тийм ээ? Түгээр зогсохгүй, танихгүй хүмүүс үлдэл таны хөрш болох юм ажилсан байна. Тэр би нэг өсөндөө миний нүдэнд үзэгдэж байгаа бидний ах дүү нар болон миний нүдэнд үзэгдэж байгаа бидний эргэн тойрон амьдарч байгаа миний танихгүй хүмүүс ч гэсэн миний хувьд хөрш болно гэсэн үг. Тийм учраас би миний хувьд хөрш болсон тэдгээр хүмүүсийнхаа юунд ч шунхаарч болохгүй гэсэн. Харин Юдасын хувьд бол ямар хүн байсан бэ гэхээр зэрэг шунхаар тийм хүмүүс. Шунхаар байсан. Энэ шунхаар энэ жижиг зүйл нь түүнийг юу төрсөн бэ гэхээр зэрэг үхэл төрсөн. Шунхаар л таныг юу төрүүлэх вэ? Таныг болон бидний үхэл төрүүлдэг гэсэн. Юдас байсан энэ занч энэ мөн чанар нь өөрийг нь яасан мэт зэрэг бүхэл рүү аваадсан гэсэн. Тиймээс Юдас Бурхны зааж өгсөн тэр шугам бидний ярьдаг тийм зүйлийн тухай яриаг. Энэ өөрөө сонх байсан, өөрөө Есүс зарсан, өөрөө яасан бэ? Тэр очоод түүнийг имшиг амиа болсон. Өдөр бусад аргалагч нарыг бодоод үзье. Зөвхөн Юдас орсон юм уу гэж. Есүс өөр юм орсон бэ? Петр. Петр Есүсийг 3 удаа үсгсэн ба. Тэгвэл зөвхөн Петр орсон юм уу? No. Бусад 10 дагалдагч нар, Юдас, Петрс бусад 10 дагалдагч нар, 12 дагалдагч нар тэр чигээрээ Есүс тэр чинь орсон юм. Бүгд адилхан гинүүд үлдсэн гэсэн юм. Харин яагаад Юдасын төсөлд нь ганцаархнаа ийм байх болов гэж? Яагаад Юдасын төсөлд Петр шиг байж болоогүй? Яагаад Петртэй эзнээс уучлалыг авсан шиг Юдас гэсэн уучлалыг авч болоогүй? Юдас өөрөө сонголттой байсан гэсэн. Тэр юу сонгосон бэ? Тэр гимшлийг биш, тэр үхлийг сонгосон байна. Юдас боломж байсан гэсэн. Хоёрдоос бидний үзэх зүйл бол Юдас боломж байсан гэсэн. Есүс 3 жилийн турш Юдасыг дагуулад 3 жил хасын туршид дагуулж явахдаа сургаал зааж Бурхны тухай маш их зүйлийг дагалдагч нартай заасан байна. Дагалдагч нартай зааж байгаад Юдасыг жихээ бүгэлжээ эсвэл Юдас гарчээ гэж байгаа тэр яриад Юдас бүх зүйлийг суралцаж бүх зүйлийг хийгээд хамт байсан гэсэн. Энийг сүмглэхээр зэрэг Юдас үргэлжлүүлэн суралцаж тэр амьдсан боловч түүний зүрхсэтгэл дотор байсан тэр шунхаар гэдэг энэ зүйл нь ерөөсөө түүнээс холдохгүй байсан гэсэн. Энтэйгээ тэр тэмцэл хийгээгүй гэсэн. Өнөөдөр бидний итгэлийн амьдралаар амьдарч байгаа бидний доторх бидний хуучин хүний мөн чанаруудаар биднийг яадаг вэ? Уруулдаг байна. Бидний сорилтонд оруулдаг байна. Бид нар тэдгээр зүйлтэй тэмцгээс аргагүй байдал амьдардаг. Тийм учраас бид нар яах вэ? Энд дээр тэмцэж өөрийгөө яах хэрэгтэй. Харин Юдасын хувьд энэ 3 жил асан турш Есүсийг дагахтаа үнэхээр тэмцэл хийж чадаагүй гэсэн. Харин Бурхан түүнд үргэлжлүүлэн байна. Боломжийг олгосоор байсан. Есүс эцсийн мөчид хүртэл түүнтэй хамт байсан, тийм үү? Есүс яг баригдынхаа өмнөх тэр орой яасан бэ? Дагалдагч нараа хүлээг өгсөн. Юдас тэнд байсан уу? Байсан. Юдас чи муу хүн учраас чи бичний хүлээг өгөх чи гадаа байж гэж хэлсэн. Есүсний хүлээг өгөхдөө магадгүй тэр үйлчилсэн баг тийм үү? Түүнд боломж байсан гэсэн. Тэр өөрөө сонголттой байсан. Бурхан үргэлж бидэнд боломжийг олгож байна. Бурхан үргэлж зөвхт болон зөвхт бус хүмүүсийн дээр тэр адилхан өөрийнхөө ивэлийг өгч байна. Библиэр юу хэлсэн бэ?
Тэр зөвхт хүн болон зөвхт бус хүмүүсийн дээр хоёрын дээр нь бороог оруулж, хоёрын дээр нь нарыг гаргадаг юм гэсэн. Бурхан үргэлж хүмүүст боломжийг өгч байна. Харин бид нар яг ч энэ боломжийг барьж авах. Бид нар боломжийг барьж авахгүйсээ болоод бид нар өөрсдөө тэр зүйлийг алддаг байна. Бурхан танд боломжийг өгдөг юм. Бурхан өнөөдөр хүртэл танд өөрийнхөө мөн чанартай тэмцэх тэр боломжийг хүч чадлыг өгдөг юм. Өнөөдөр та бодож үзсэн учраас намайг дороо туулдаг, намайг буруу тийш нь алхуулдаг тийм муу мөн чанар байна уу? Та өөрөөсөө асуусаа гэж. Та түүнтэйгээ тэмцэл хийгээсэй гэж. Христэд итгэж хүмүүс гэдэг бол өргөжлүүлэн тэмцэл хийдэг хүмүүс. Харин энэ тэмцлийг Эфес номдэр үгчилсэн байна. Энэ бол махан бие ба цусны эсрэг биш маа гэсэн байна. Харин энэ тэмцлийг юу гэсэн бэ? Энэ бол Тэнгэрлэг хүчний эсрэг юм аа гэсэн. Энэ бол муу мөн чанаруудын эсрэг юм аа гэсэн. Тэм учраас өнөөдөр бидний тэмцэл бол өнөөдөр миний дотор ба энэ муу мөн чанаруудтай тэмцэх тийм тэмцэл байх ёстой гэсэн. Харин Юдас чадаагүй. Тэр тэмцэл хийж чадаа. Тэр ялагдсан гэсэн. Тэр ялагдтаа юу гэсэн бэ? Тэр ичээд тэр өөрийнхөө амийг хорлсон гэсэн. Амиа хорлох гэдэг зүйл бол Христэд итгэж хүмүүсийн амьдрал байж болохгүй том алдаа. Яг Бурхан хүнд амийг өгсөн. Чи энэ амийг хамгаал. Би бол Бурханы амийг авч явж байгаа нэрвтэй адилхан. Би нэг сайн хамгаал, сайн арчилж, сайн Бурханы алдрыг хэрэглэж чадах ёстой. Амен. Амен. Харин бид өөрсдөө энэ зүйлийг зогсоож болохгүй. Өнөөдөр таны амьдралд таныг яг эзэнтэй итгэлийн амьдралаар амьдарч байгаад таныг дороо туулдаг мөн чанарууд байна уу? Та өнөөдөр өөрсдийнхөө дотор хариулаас гэж. Та өнөөдөр тэмцэлээс гэж. Бурхан бидний амьдралд өгсөн тэр ивэл өрөөлүүдийг бидний амьдралаар хэмжих хийх. Тэгээд тэр өрөөл дотор биднийг алхуулж байна. Харин Юдасын төгсгөл юу вэ? Тэр эцтэй аниу арсан. Тэг бусад дагалдагч нарыг бодоод үз. Тэд юу хийсэн бэ? Тэд юу чи? Тэд зөвхөн Есүс бүтээсэн. Магадгүй Есүс өгтөөс амьд амьд тэр мэдээг үзсэн. Тэд юу хийх юм мэдэхгүй яаж ч гэсэн амиа оруулах бүрдээсэн баг. Тэгээд өгтөөс амьдсан эзэн 3 хоногийн дараа дагалдагчтай уулзсан. Тэрээс гадна дагалдагчтай босчихсон. Бидний амьдрал бол өөр юм байна гэж. Харин Юдас түүнийг харж чадаагүй гэсэн. Яагаад? Өчигдөр тэр өөрийнхөө хүслээр өөрийнхөө амийг югдгсэн гэсэн. Өнөөдөр Бурхан бидэнд маш олон өрөөл ивэл тэр боломжууд өгч. Өнөөдөр тэр ивэлийг алдахгүйгээр тэр боломжуудаас бид яах ёстой вэ? Бид одоо зурх ёстой. Бусад дагалдагч нар яг ингэж амьдсан юм байна. Бусад дагалдагч нар яг энэ зүйлийг байрж аваад тэр дотор алхсан гэсэн. Өнөөдөр бид нар Америкийн энэ газруудад амьдарч байна. Өнөөдөр Юдасыг бодож үзье. Юдас юу хийдгээс мэхлээр тэр Иохан номдроос үзэх юм бол Юдас юу ямар хүн байсан гэдэг тэр 12 дагалдагч нар болон Есүс тэр хамт явжсэн хүмүүсийн санхүүг барьдаг байсан юм. Харин гэтэл Юдасыг юу хийсэн гэхээр тэр санхүүг барьдаг байсан тэр санхүүгээс өөрөө яд байсан бэ? Хомсолдог байсан, хулгайлдаг байсан. Гэтэл би бодд энэ хөргөө тэгж хулгайлж чаддаг байсан болов. Та нар бодоод үзтээ 2000 жилийн өмнө тэд банк байсан байгаа. Тэд байгаа мөнгө тэд өрөөл явдаг байсан баг тийм үү? Тэгээд өдөр болгон хэрэгтэй зүйлээ худалдаж аваад, идэх зүйлээ худалдаж аваад тэгээд амьдарч исэн баг. Тэд худалдаж авах шаардлага байхгүй. Тэд тийм их мөнгө байх шаардлага байхгүй. Тэд хүмүүсээс өргөсөн тэр өргөлийн зүйлүүдээр тэр өргөлөөр тэд амьдарч исэн баг. Өөр Юдас ажиллаа сайн хийсэн баггүй. Тэр нэрв байсан. Тэр дагалдагч нарыг үлсүүлээгүй. Тэр үлсгөөгүй. Цаг тухайд нь тэр хоолыг авч өгөөд амьдарч исэн. Гэхдээ агуулгандаа тэр магадгүй тэр жоохон хумсалдаг байсан. Тэр нь тийм их зүйл байгаагүй баг. Бид нар бодож боддог юм. Энэ бол жижигхэн асуудал шүү дээ гэж. Үгүй ээ яасан бэ? Та жижигхэн худлаа ярьдаг байж болно гэж. Энэ чинь жижигхэн шүү дээ. Гэвч жижигхэн зүйлийг
зүйл чинь биднийг юу төрүүлдэг вэ? Үхэл төрүүлдэг гэсэн. Хаяа худлаа их зүгээр шүү дээ. Тийм үү? Би зохилдуулж байна. Хаяа худлаа их зүгээр шүү дээ. Бид нар ингэж зүгээр хаяа худлаа их зүгээр шүү дээ. Хаяа нэг жоохон зүйл хумсалчих зүгээр шүү дээ. Жижигхэн зүйл байхгүй юу? Хаяа нэг тачих зүгээр шүү дээ. Тэ? Бид нар тэгдэж шүү дээ. Айл тачтай. Хаяа тачих зүгээр шүү. Чи ямар уудаг шүү. Чаа мэдэн шүү. Зүгээр зүгээр тачих. Оо тийм үү? Тэ? Нэг хаяа хийдэг энэ жижигхэн зүйлүүд маань эцэстээ бид нар юу төрүүлдэг вэ? Үхэл төрүүлдэг гэсэн. Явда шагнал тэр амьдралаар амьдсан. Тэр жижигхэн зүйл шунхаардаг байсан тийм ээ. Энэ зүйл нь явсаар түүнийг маш том зүйл төрүүлсэн байна. Тэр том зүйл нь юу байсан бэ? Үхэл байсан байна. Өнөөдөр бид нар итгэлийн амьдралаар амьдарч байгаа бидэнд байгаа энэ жижигхэн гэсэн энэ жижигхэн гэсэн ингэм нүглүүд чинь таныг хааш нүглэх вэ? Үхэл рүү хүрдэг. Яг энэ өндөр юу ч хэлсэн бэ? Хүсэл тачаалан жирэмслээд нүглийг төрүүлдэг. А нүгэл нь биелдээ болохоор үхлийг авч ирдэг гэсэн. Жижигхэн хүсэл тачаалан бидэрт яадаг вэ? Үр тогтоод шимжлүүлдэг гэсэн. А тэр жимсэлсэн тэр байдал нь биелдээ болоод төрөхөөрөө юу төрүүлдэг вэ? Үхлийг төрүүлдэг гэсэн. Өнөөдөр тань жижигхэн гинүгэл байна. Таны мөн чанар дотор жижигхэн зүйл байна. Жижигхэн явдаа хаяа уучдаг, хаяа хулгайчдаг, хаяа худлаарчдаг. Гэхдээ бид нар тэрийг юу шилдэг вэ? Оо хаяа жоохон жижигхэн аль болох жижигрүүлэх гэдэг юм тийм үү? Тэр чинь жижигхэн зүйл биш шүү. Энэ жижигхэн зүйл биш шүү. Ялангуяа бидний өнөөдрийн үдж байгаа шунхаарал гэдэг асуудал бол энэ жижигхэн зүйл биш шүү. Бид нар шунхаарахад маш боломжтой хүмүүс байна, тийм? Бид нар бусдын гутлыг хараад шууд дүгнэдэг. Тэгээ юудаас шиг өн чинь одоо $300 үнэтэй юм биш үү? Оо, тийм юм шүү дээ. Харин надад байхгүй тийм. Гэх мэтлэн бид нар яг тэгэхээр маш амархан энэ зөрчилдөгд орж ирэх боломжтой. Бид нар бас юу ч зүйлээ тэгээ бусдыг хараад хэрэгж байгааг хараад вау ингэж. Тэгээд яг тэгэхээр өөрсдөө ханддаг гэсэн. Тэгээд сүйдээ юу шийдвэхээр бурхан ямар шудраг болсон бэ гэж шийдвэр. Яг би бурханы хүүх. Гэтэл энэ яш сэтгэдгүй мөртлөө ямар гоё хөцөлсөн, ямар гоё амьдч байна. Төрөн биесэн тийм. Би бидэнд хэлтэй, тийм. Бурхан энэ хоёр хүмүүс хоёрын нь хайртай юм тийм. Хоёрын дээр нарыг мандуулж, хоёрын дээр нь бороо оруулдаг. Тэрнээс чи итгэж учраас би чам бороо оруулаад нөгөөх нь итгэж бус учраас энэ дээр гангаачиг болгоно гэж. Ийм байна. Сайхан Оклахомаас ирээд болсон бэ? Маш том тийм. Торнадо болсон тийм үү? Тэр хот бараг сүрч юм тийм. Тэр хотод Христ итгэж байхгүй гэж та бодож байна. Тэр хот маш гимнүгтэй учраас сүрсэн гэж та бодож байна. No. Тийм ш. Хоёрын дээр нь эзэн яд гэсэн бэ? Нарыг аруулж бороо. Өнөөдөр Чикаго тэ торнадо болоог учраас бид нар гимнүглэх учраас ийм болж байгаа гэж та бодож байна. Оклахомас ирэх маш гимнүглтэй учраас тийм ба. Тийм шүү. Эзэн хоёрын нь хайртай. Хоёрын дээр нь бороог оруулж, хоёрын дээр нь нарыг мандуулдаг. Тийм учраас бид нар тэ гомрох, гомдлох ийм зүйл байж болохгүй гэж хэлсэн. Харин бид нар яах вэ? Бид өнөөдөр бурхан бидэнд шилжсэн зүйл бид нар байгаа зүйлээс сэтгэл хангалуун байгаа эзний алдрын төлөө үүсчих нь бидний хийжтэй зүйл юм байна. Бид сонголтынхаа үр дүнгээр амьдардаг шүү. Амен. Та сонголт хийснийхаа яг тэр үр дүнд амьдардаг шүү. Үнийг та эзэж бити мартаж байна шүү. Тэрнээс хэн нэгэн зурцсан тэр зургийн дагуу бид нар амьдарч байгаа юм биш. Харин бурхан бидэнд юу өгдөг вэ? Бурхан бидэнд өөрийнхөө амьдралыг зур гэж цагаан цаасыг харандата дээр нь бадруултаа өгдөг. Та өөрийнхөө амьдралыг зураасаа гэж чинь тэр цагаан цаасан дээр. Хэрвээ тэр цагаан цаасан дээр зурж байгаа зурагч нь муу болох юм бол та бадруултаа. Зүгээр it's okay. Тийм учраас тань бадруул өгсөн байхгүй. Хэрвээ та энэ бадруулахгүй бол
Энэ балруулаа алдчих юм бол та цааш нь зурхаас аргагүй болно гэсэн. Энэ балруул бол таны бурхантай харилцах харилцаа юм. Амен. Энэ балруул бол юу вэ? Таны бурхан руу хандсан гимшил бол. Та бурхан руу хандан гимшин залбирах үед бурхан алдаад чинь уучлаад бурхан юу гэсэн бэ? Танд дахин боломжийг өгдөг ба. Бусад 10 дагагч нар яг ингэсэн байхгүй юу? Бусад 11 дагагч нар тэднэрт балруул байсан байгаа гэсэн. Тэд яасан бэ? Тэд гимшээд буцаад эзний төлөө үйлчилсэн ба. Харин Юдасын хувьд тэр балруул аваа шийдсэн ба. Энэ надад хэрэггүй маа гэж. Тэгээд тэр бурхантай харилцаггүйгээр тэр яасан бэ? Тэр хүүхдийг сонгосон гэсэн. Харин сонголт гэдэг бол ердөө энэ. Бид сонголтынхаа үр дүнд амьдардаг хүмүүс. Тэр учраас та бүхэн эзний зөв сонголтыг эсвэж байна. Та алдаж болно, бид алдаж болно. Бид perfect хүмүүс биш. Тийм ээ? Харин бидэнд байгаа боломж нь юу? Энэ бол балруул. Та алдсан шигээр балруулаад тааш дахиад шинээр хэрэглэж үүсэж. Цаг хугацаа алдна, it's okay. Энэ угаасаа байх зүйл. Яг бид нар алдсан юм чинь тэд рүү алдсан гэж. Харин одоо би дахиад эхэлнэ гэсэн. Та дахиад Бурхны өгсөн тэр цаасан дээр тэр харандаагаар та дахиад зурж эхлэхээс үүсэж. Амен. Энэ бол Христ итгэж хүмүүсээ Бурхны өгсөн боломжийг авч ашигладаг хүмүүс үү? Христ итгэж хүмүүс. Өнөөдөр бүгд хамтдаа эзэн залбирцгаая. Өнөөдөр танд байгаа асуудал те энэ байдаг зүйл. Та алдаа хийсэн үү? Та бүх санаач танд балруул байна. Та түүгээр арилгаад та дахиад Бурхныг очих боломж танд байна гэсэн. Даан залбирцгаая. Их эзэн хайртай аав танд баярлалаа. Өнөөдөр та бидэнд Юдас амьдралаар дамжуулсан. Эзэн минь таны өмнөөс суралцах боломжийг суулгаж авсандаа баярлалаа. Энэ өдөр энэ цагийг Бурхан эзэн та ирж болж байгаа. Онцгой энэ газар таны өмнө залбирanгуйч бид идэж ахын дүүсний бүрийг Бурхан эзэн минь та ирж хамт байж болж. Бид нар заавал маань замаар хичээнгүйн амьдрал та биднийг удирдах өгч. Үнэхээр бид нар таны сайн бид болж эзэн минь таны өмнө хичээнгүйн амьдрал та биднийг удирдах өгч. Бид нар өөрсдөө мөн чанартай тэмцэлдэж ялах байгуулсан хүмүүс байлгаж өгч. Есүсийн нэрээр залбирanгуйч байна.